судалгааныхаа зарим хэсгээс та бүхэнд одоо илтгэхт бэлэн болсон байна. Тэгээ илтгэлийг миний судалгааны энэ хэсгийг одоо та бүхэнд хэлцүүлэх боломж олгосон энэ хурал зохион байгуулагч та бүхэнд бас баярлалаа гэж хэлье. Тэгээ миний нэрийг бол Цогой иргэдэг. Манай баг хамтлан интеграл тэгшгэлгийн математик аппаратаар ерөнхийдөө тийм зөөлөн матери гэж хэлэх ус юм уу түнтэй төсөөтэй системийг судалдаг юм аа. Тэгэхээр илтгэл ерөнхийдөө ийм агуулгын хүрээнд яригдсан судлага болсон шалтгаан тэгээд ажлын зорилго интеграл тэгштгэлийн онолын тухай ойлголт өгөх зэрэгтэй түүнийг ус болон уулзалтын онд хэрхэн хэрэглэсэн талаар ярих юм аа. Тэгэхээр орчин үед бол өнөөдөр бол уг нь бол физикийн тусдаа, химийн тусдаа ч юм уу, биологийн тусдаа явагддаг судалгаа шинжилгээ бол өнгөрсөн 100-д шинжтэй 100-ны хагас бараг 2000 он хүртэл явж байсан болвол 2000 он гараад компьютерийн тусламжтайгаар физик процессын загварчлал, мөн түүнчлэн туршилт тавих процесс шал өөр төвшөнд гарсан. Тийм учраас бүх салбар бол одоо тусдаа явахгүй юм байна. Тэгснээс хамтдаа бас явах юм байна. Тэр хамтдаа явдаг тэр заагийг бидэхэд одоо тодорхойлох хэрэгтэй маа гэсэн үднэс бол тийм хамтын тэм судалгааны салбар гарч ирсэн. Тэр судалгааны салбарыг одоо нэг хэсэг бол одоо бидний судалгыг зорж байгаа тэр зүйл юм аа. Тэгэхээр тэрийг бол онлын хүрээнд бол судлах ажил бол 1960-аад оноос хойш компьютерийн тусламжтайгаар эхэлсэн байдаг. Тэр үндсэндээ хоёр хэсэгт хуваажуулдаг. Тэр онлын судалгааны арга механизмыг бол даал дарга болон нэг нь бол ил арга гэж хоёр зүйлээр хавдаг. Ил аргыг бол ерөнхийдөө бид бүх мэддэг молекул динамикийн эсвэл одоо Монте Карло аргаар судалдаг болвол даал даргыг болвол интеграл тэгштгэлийн эсвэл одоо Поиссон Больцманы гэх аргуудаар судалдаг. Тэгэхээр интеграл тэгштгэлийн гэх арга нь бол бидний одоо судлах, бидний одоо эзэмшдэг түүгээр одоо бид энэ системийг судлахыг зорддог юм аа. Тэгэхээр интеграл тэгштгэлийн юм уу ерөнхийдөө даал дарга нь бол зарим нэг даваа талтай. Тухайлбал даал дарга бол тухайн системд байгаа бөөмсөн тоог бол одоо тухайлан авч үздэггүй. Түүнчлэн даал дарга тэр утгаараа бол тооцоолон бат хугацаа бол бага шаарддаг. Түүнчлэн даал даргын хүрээнд одоо тухайлбал интеграл тэгштгэлийн шийдээр бол тухайн системийг тодорхойлох одоо корреляцийн функцуудыг одоо гаргаж авах боломжтой. Тэгээд энэ даал даргыг бол зөвхөн Монте Карло эсвэл одоо молекул динамикийн аргуудаа ослуулан одоо янз бүрийн системд тухайлах хий, шингэн, полимер, мөн түүнчлэн хатуу үе металл электрон плазм уургийн молекул гэх макро системүүд ч гэсэн хамт хэрэгэлдэг юм аа. Хамтдан хэрэгэлдэг. Тийм учраас бидний зорилго бол хэдэн жилийн өмнө бид энэ судалгаагаа эхэлсэн. Тэгэхээр бидний зорилго бол үндсэндээ судалгаа болсон шалтгаан илтгэлээ тавих шалтгаан болоод ерөнхийдөө бид ийм зүйлийг хийж байгаа юм шиг хийхийг зорддог юм аа. Тэгэхээр энэ ус болон түнтэй холбоотой системүүдийн судалгааг багаагаар ингэж хийхийг зорж байгаа юм. Тэр үднээсээ та бүхэнд одоо энэ илтгэлийг тавьж байгаа юм аа. Тэгэхээр цаашлаад хамтраад энэ чиглэлийн судалгааны салбарт одоо магадгүй бага ч гэсэн хувь нэмэр оруулах болов гэж бодож байгаа юм аа. Гэхдээ энэ ажлын зорилго бол термодинамик тэнцвэрийн нөхцөлд орших, өөрөөр хэлбэл хугацаанд суулгамрах процессыг үйл тооцоод тэм системийн хувьд одоо интеграл тэгшгэлийг тухайлбал усны хувьд интеграл тэгшгэлийг усыг бол интеграл тэгшгэлээр загварчил түүний нэг молекулын усны татаад энергийг тооцоолох мөн уусалтын процессыг бол интеграл тэгштгэлийн онлын хүрээнд авч үзэх юм а. Тэгэхээр гарсан үр дүнгээ босоо судлаачдын үр дүнтэй харьцуулах гэсэн зорилгыг тавьсан ба. Гэхдээ интеграл тэгштгэл гэхдээ та бүхэн одоо мэдээ интеграл гэдэг нь нэгдүүлэх гэсэн ерөнхийд утгатай байдаг. Тэгэхээр санаа бол ерөнхийдөө тэгэл ойлгож байгаа. Тэгэхээр бид бол одоо олон бөөмсөөс тогтох систем тэгвэл систем бол маш системийг бол одоо загварчилж авч үзэхдээ хамгийн энгийнээр бол статик физикийн одоо энгийн онлын хүрээнд авч үзэхэд тэр бөөмс системийг бол ерөнхийдөө жижигхэн сегмаксаа арай тустай одоо тэнд байгаа тэр сегмаксаа арай тустай бөмбөлгөө юм атомыг бөмбөгөөс тогтдог гэж үздэг. Тэр сегмаксаа арай тустай бөмбөлгийг тухайлбал энэ бөмбөлөг дотор байгаа тэр сегмаксаа бөмбөрцөг гэж үзнэ. Тэгэхээр тэр бөмбөрцгүүдийг одоо тухайн нэг бөмбөд хайрцангуугаар бус бөмбөсийн одоо тархалт нь одоо ямар одоо байдаг юм бэ гэдгийг бол тэр системийг дүрслэх одоо аридал түгэлтийн функц гэдгээр нь авч үздэг. Гэхдээ тэр статик физикийн одоо энэ олон аргууд болоход даалд болон ил аргууд бол ерөнхийдөө зорилго нь бол энэ аридал түгэлтийн функцийг л тодорхойлох зорилготой юм байна. Тэгэхээр тэр зурган дээр харагдахад бол үндсэн бөөмийг бол хар бөөмөөр сонгож аваад тэр бөөмтэй хайрцангуугаар сигма зайд байх бөөмс одоо энэ үндсэн бөөмсөөс сигма зайд байх бөөмс хэрхэн ямар магадaltaгаар олдох вэ гэсэн тийм л ерөнхийдөө тэр зүй тогтолцоог энэ аридал түгэлтийн функцийг дээр авч үздэг. Гэхдээ сигма зайд бол хамгийн өндөр магадaltaй байх юм бол түүнээс хойшоо бол 2 сигмадаар арай бага 3 сигмадаар бүр бага гэсэн
одоо зүү татлыг бидгээр ардал төлтийн функцаас нь харж болж байгаа маа. Тэгэхээр даалдар бол даваа тал нь юу гэхээр тооцоолон баг шаардаа гэхдээ наригч муутай байдаг. Харин ил дарга бол олон бөөмсийн бүх бөөмсийн координатын дагуу өөрөөр бөөмсийн хөдөлгөөний бүрийг одоо авч үзэх учраас тооцоолон бод хугацаа их шаарддаг. Гэлээч гэсэн одоо мэдээж олон бөөмсийн бүх хөдөлгөөний илээр авч үзэж байгаа учраас наригч сайтай байдаг. Тэгэхээр интеграл тэгштгэлийн аргыг бол 1900 оноод ихээр статик физикийн одоо анхны одоо ойлголтууд ерөнхийдөө төгс болж ирсэн тэр үед бол судлаачид бол 1914 онд одоо нэг компоненттэй системүүд бол тухайлбал орон нутгийн зэрнэг судлаачид интеграл тэгштгэлийн онолыг бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр систем бол ерөнхийдөө байж болно. Тэгэхээр тухайн систем дэх тухайн хоёр нэг бөөмийн өөр нэг бөөмөд харилцан үйлчлэх. Тэгэхээр тэр хоёрын шууд харилцан үйлчлэлээс гадна бус тэр хоёрт нөлөөлөх бус бөөмсийн харилцан шууд бус харилцан үйлчлэлээр илэрхэх ёстой гэдэг ерөнхийдөө энэ тэгштгэл бичсэн байдаг. Тэгэхээр H-ийг бол бүрэн корреляцийн функц гэж нэрлэн тухайн системийн хувьд C дотроо тухайн хоёр бөөмсийн хооронд шууд корреляцийн функц үлдсэн гэсэн бол одоо ерөнхийдөө шууд бус корреляцийн гэдэг дүрсэлдэг. Тэгэхээр энэ тэгшгэлийг бол иймэрхүү задгаа байдлаар бичсэн байдаг. Тэгэхээр ороо дотроо энэ системд нягт. Тэгэхээр энд тэгштгэл байгаа хоёр бүрэн корреляц функц бол шууд корреляц функц бол хоёулаа ингээд бидгэд мэдэхгүй баштаа мэддэггүй. Тийм учраас энэ тэгшгэлийг одоо заавал бодохын тулд туслах нэг тэгштгэл оруулж идэг. Тэр туслах тэгшгэлийг одоо бидгэд одоо хаших тэгштгэл гэж нэрлэдэг. Энэ нэг хэлбэр нь ийм маягаар өгдөг. Тэгэхээр энэ хоёр тэгштгэлийн корреляц функцийг гаргаж авахын тулд энэ хоёр тэгшгэлийг хооронд нь одоо өөртөө зохицох аргаар нь хослуулан бодоод энэ бодсныхаа дараа бидгэд бүгдээрээ корреляц функцийг гаргаж авах боломжтой гэсэн үг юм аа. Энэ туслах бектор дотроо тэр хийж идэх юм бол T нь температур энэ уун болохоор харилцан үйлчлэл хоёр бомбын хооронд харилцан үйлчлэх потенциал гамма нь болохоор шууд бас харилцан үйлчлэлийн функц корреляцийн функц гэж нэрлэнэ. B нь болохоор бириж буй гүүр функц гэж тус нэрлэдэг юм аа. Тэгэхээр систем интеграл тэгштгэл дотор энэ интеграл нь жоохон өөр болчихжээ. Интеграл нь дотор бүх зүйл агуулгаж байгаа учраас энэ тэгшгэлийг тухайлбал нэг атомоос тогтох системүүд буюу болвол нэг л бидэнд одоо интеграл тэгштгэл бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хоёр атомтой системүүд бол хоёр өөр атомтой системүүд бол хоёр интеграл хослолцсон интеграл тэгштгэл бичнэ. Гурван атомтой системд усны молекулууд бол 3 харьцан 3 гэсэн интеграл тэгшгэлийг бичнэ. Гэхдээ 10 атомтой системүүд 10 интеграл тэгшгэлээ. Гэтэл молекул динамикийн молекулын аргаар бодох юм бол тэр атомууд нэг компонент бүхий системийн удирдлагад энэ тэр тоог заавал өгөх хэрэгтэй байдаг. Тийм учраас интеграл тэгштгэл гаргах хугацаа бас хэмнэх хэрэгтэй байд юм аа. Тэгээд дараагийн слайд руу оръё. Тэгэхээр усыг бол бид энгийн физик термодинамикийн ойлголтоор бол усыг бол ийм 3 атомоос тогтно. Классик ойлголтоор авч үзэх юм бол усыг бол улаанаар бол хүчилтгчийн атом нөгөө хоёр нь болохоор усрагчийн атомоос тогтно гэж үзээд бид усыг бол одоо SBC гэдэг тийм загварыг авч үзсэн. Тэр загварын хөдөлгөөнөөр цэнгүүд нь болохтой тийм хэмжээтэй байх юм бол хоорондох хоёр усрагч болон хүчил төрөгчийн хоорондох зай нь болохоор 1 ангистрим зайтай байна гэсэн. Хооронд өнцөг нь бол тийм. Тэгэхээр бид хөдөлгөөнөөр энэ загварыг одоо авч үзсэн. Тэгэхээр интеграл тэгштгэл бол усны молекулууд нэг усны молекулууд болохоор тэр 3 харьцан 3 тэгштгэл бичигдэх бол нөгөө нэг усны молекулууд бол бас адилхан 3 харьцан 3 тэгштгэл бичигдээд тэгээд харилцан үйлчлэлийн потенциал бол нэг усны молекулын 3 атомтой харилцан үйлчлэл тэр хэлбэрээр тооцогддог. Тэгэхээр бидэнд 3 харьцан 3 буюу 9 тийм 9 элементээр тогтох матрицын интеграл тэгштгэл бодох хэрэгтэй болж байгаа маа. Тэгэхээр усны молекул энэ бид дотор гүүр функцийг бол хялбар ойролцоод авч үзсэн гүүр функцны одоо тэг гэсэн ойролцоол түүнийг бол гипер холбоос тэглэхээ гэдэг ойролцоол гэж нэрлэдэг. Энэ ойролцоол дотор ерөнхийдөө бол колоны харилцан үйлчлэлтэй системүүд бол ерөнхийдөө сайн тохирдог ойролцоол юм байгаа. Тэгээ бид энэ онлог хэрэглээд одоо усны молекулыг тухайлбал 29.5 Цельсийн температурт нэгтний ийм үед одоо дотоод энергийг нь тооцоолсон байгаа. Тэгэхээр дотоод энергийг тооцоолоход бид энэ харилцан үйлчлэлийн потенциалыг илэрхийлэх хэсгийг нь тооцсон гэсэн. Тэгээд энд бол харьцуулсан байгаа. Хамгийн ихнийх нь бол манай тооцооны үр дүн бол хоёр дахь хэсэг нь бол бусд судлаачийн үр дүн. Гэхдээ яг үнэтэй төсөөтэй усны загварыг авч үзсэн гэсэн. Тэгээд
3 дахь хэсэгт нь хамгийн сүүлд нь болохоор туршилтын бодит туршилтын үр дүнг бас харьцуулсан байгаамаа. Гэхдээ тэр зураг бол сая өмнө ярьсан тэр ардал төгөлтийн функц хэсэг улаан нь бол хоёр хүчил төрчийн атомын хооронд корреляцийн функц ардал төгөлтийн функц бол цэнхэр нь бол одоо хоёр ус төрчийн атомын хооронд харилцан үйлчлэл. Нөгөө хар хэсэг нь болохоор устрагч нэг атомын нэг молекулын устрагч нөгөө молекулын хүчил төрч хоорондын харилцан үйлчлэлийг илэрхийлсэн функц юм. Тэгээд дасгай зураас нь болохоор туршилтын үр дүн, ерөнхийд нь бүтэн зураас нь бол одоо манай онлоор бодсон үр дүн байгаа. Тэгэхээр энэ бэхжитгэлийг яг ингэж бодсон кодыг бол энэ онлайнаар бол энэ тэр хэсэгтээ очиад дарах юм бол харах боломжтой. Миний одоо энэ бодлогыг бодсон код нь яг тэнд байдаг юм аа. Одоо тэгээд дараачихаа слайд руу орцгоо. Энэ хэсэгт бол яг өмнө ярьсанд ууслалтын процессыг одоо загварчилж, интеграл гიშтгэл загварчилж авч үзсэн. Тэгэхээр анх бол 1900 оноо ихээр бол Орнстайн зэрэгийн гიშтгэл бол нэг компоненттэй системийн хувьд бол бичигдсэн бол 1940-од оноос эхлээд тэр хоёр атомоос тогтох системийн хувьд гээд өргөдгсөн бол 1970-ад оны ихээр бол тэр интеграл гიშтгэлийн болон цаашаа хөгжиж уусгах системийн хувьд бол одоо интеграл гიშтгэлийг хэрхэн хэрэглэх вэ гэсэн онол гарч ирсэн байдаг. Тэгэхээр бид бол яг тэр онолыг одоо өөрсдийнхээ судалгаанд авч хэрэглэсэн гэсэн үг юм. Тэгэхээр манай тохиолдолд бол уусгагчаар бол одоо усыг мэдээ сонгосон. Тэгээд уусгах бөмөр бол одоо атомын ион, тухайлбал хлорын атомын ион, калий нэмэх ионуудыг сонгож авч үзсэн юм. Тэгэхээр яг л мөн адилхан интеграл гიშтгэлээ эхлээд бол уусгагчийн хувьд бичээд бодно. Дараа нь тэр уусгагчаас гарсан тэгштгэлийн шийдээгээ бид уусгагч хоёрын харилцан үйлчлэлийг тооцоолохын тулд тооцоолох энэ тулд тэр түн зориулсан интеграл гიშтгэдтэй хэрэглэж бодно гэсэн үг юм. Тэгэхээр ерөнхийдөө түүний дараа бол уусгагчийн хоорондын корреляцийн мөхцийг тодорхойлсон. Тэр үндсэндээ 3 тийм систем гიშтгэл байна гэсэн үг. Тэгэхээр бид хэд болохоор уусгагчийн нэгтийг бол тэгтээ тэмүүлсэн гэж үзээд тэр гიშтгэлийг бодохгүйгээр зөвхөн хоёр гიშтгэлийг нь бодсон гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ бодлого систем гიშтгэлийн интеграл гიშтгэлээ бодоод бид юу гаргаж явахдаа энэ корреляцийн функцуудаа гаргаж авна. Тэр корреляцийн функцуудаа тусламжтайгаар бид одоо термодинамик хэмжих түүний тухайлбал ууслалтын чөлөөт энергийг нь тооцоолдог. Тэгэхээр ууслалтын чөлөөт энерги энэ тохиолдолд юугаар илэрхийлэх вэ? Уусгагчийн илүүдл химийн потенциалаар нь авч үздэг. Тэгэхээр энд бол яг тэр саяын бодлогоо энэ бодсон хариугаа гаргасан байна. Энэ болохоо хамгийн ихнийх нь бол бидний хариу асах 75-94 гэсэн байна. Тэгээд доотлих нь болохоор бас яг интеграл гიშтгэлийн аргыг бас усны арай өөр нэг модельтай бодсон байгаа. Тэгээд туршилт нь бол асах 80. Тэгэхээр ерөнхийдөө бол алдаа бол 14-15 орчим минутаа гарсан болов. Тэнд бол нэмэх ионы хувьд болохоор бас бодсон. Тэгэхээр энэ бол бас л алдаа нь 15 орчим минутаа гаргасан байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ алдаа бол хаанаас гарч ирдэг мэ гэхээр интеграл гიშтгэлийн хувьд бидний хэрэглэсэн гүүр функц бол богино зай харилцан үйлчлэлийг нэг сайн төсөлдөггүй. Тийм учраас алдаа бол ерөөхдөө тэндээс гарч ирдэг. Түүнийг сайжруулахын тулд одоо богино зай харилцан үйлчлэлийг тооцсон гүүр функцийг заавал одоо хэрэглэх ёстой.